Ерөнхийдөө дасан оюун эрдэнэ хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёрыг шалгуулахаар авилгатай тэмцэх газарт 894 хуудас баримт өглөө. Туулын хордны зам төслийг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн амралтын өдрөөс хойш жагслаа. Оюу толгой компани ойролцоогоор 5 орчим тэрбум төгрөгийг барагдуулах үүрэгтэй гэж усны газраас мэдээллээ. Дулааны тарифыг зах зээлийн зарчмаар нэмэхгүй бол эх жилүүдэд эрчим хүчний салбарын үр 5 их найдад хүрнэлээ. Шинэ 7 хоногийн мэд хүргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Нөөцний холгаан хэрэг биш болж хувирсны ард авилгын асуудал нуугдаж байж болзошгүй байна. Тодорхойлбол хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёр Body International Group-ээс 1.3 сая Америк долларын авилга авч нөөцний хэргийг өөр тийш чиглүүлсэн гэж ерөнхий сайд асан оюун эрдэнэ мэдгдлээ. Энэ дэж инх хоёр сайдыг шалгуулахаар 4 бүлэг 894 хуудас материалыг өнөөдөр авилгатай тэмцэх газарт хүлээлгэн өглөө. Харин инх баяр сайдын зүгээс ерөнхий сайд асан оюун эрдэнийн ярьсныг няцааж эрх бүхий байгууллагууд хурдтай ажиллаж энэ хэргийг мухарлах ёстойг хэллээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёр нүүрсний сонсголыг ахалж байхдаа хамаг офтейк гэрээнүүдийг хамсан бод группийг буруутгах нь болов байсан. За гэсэн чинь олонний өмнө яллах шахуу байсан бод группээ нүднээс талд хэрэгээс цэвэрхэн аваад гарчихсан гэх агуулга бүхий зүйлийг ерөнхий сайд асан оюун эрдэнэ ярьлаа. Тодорхойлбол нүүрсний сонсголын дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гэж гарсан. За энэ тогтоол бодийн тухай ганц ч цэг таслал дурдаагүй гэлээ. За үүнийхээ хариу болгож инх хоёр сайд бод группээс сая гаруй долларын авилга авсан гэлээ. За үүнийг ч гэрчлэх хүмүүс нотлох баримт бий гэдгийг хэлж байсан юм а. Бодийн офтекийн гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг улсын хурлын тогтоолд огт оруулахгүйгээр дурдахгүйгээр тэрч бүүгээд валютын нөөцтэй холбоотой засгийн газрынхаа тогтоолыг ишлэхгүйгээр дууссан. Энэ одоо та бүхэнд баримтаараа ингэ байж байгаа. За энэ бол би инх хоёр эхэлсэн цэгээсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөнийг баталж байна. Хувийн ашиг сонирхол байв гэдгийг би инх хоёроос тодруулж ирсэн тухай. За тэгэхэд би инх хоёр бол надад бол улс төрийн шахалт байгаагүй. Гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайдаа уучлаарай гэж хэлээд манай өрөөс гарсан. Ерөнхий сайд асан оюун эрдэнийн мэдээлэл хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёроос гадна хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнийн нэрчмөн олон хүнтэй дурдгдлаа. За түүний хэлж байгаагаар энэ хоёр хүн хоорондоо ашиг сонирхлоороо нэгдэж олон хууль бус хэрэгүүдийг үйлдсэн байна. Тодорхойлбол дэд сайд мөнх эрдэнэ засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсныхоо дараа бодиттой холбоотой гэрээ мэдээллүүдийг устгуулахыг завдсан байж болзошгүй гэдгийг тэрээр хэлж байлаа. За мөн цаашид энэ хоёр хүнийг сайдаас нь төтгөлзүүлж байгаад шалгахгүй бол баримтуудаа устгах эрсдэлтэй гэж хэлж байсан юм. За инх хоёр ерөнхий сайд асан оюун эрднийг мэдээлэл хийснээс хойш төд удалгүй инх хоёр мөнх эрдэнэ сайд нар няцаалт хэллээ. Ер нь энэ гэмт хэргийн шинжтэй юм чинь энэ байгууллагыг ер нь нэгжлэг хийгээд хүчээр санхүүгийнх нь баримтуудыг авна гэдэг асуудлыг би ярьж ирсэн байхгүй. Эсвэргээр би одоо жишээлбэл Амундра баясгалан гэдэг Амундра чинь бодийн захирал нь байсан. Энэ хоёр хүнтэй нүүр туулж нэг удаа уулзч үзээ. Энэ яриад байгаа юм ерөөсө худлаа байхгүй да. Энэ одоо ерөөсө эхнээсээ авахгүй л дуустал худлаа гүтгэлэг. Ер нь бол энэ одоо саяны хэлээд байгаа нүүрсний офтек гэрээнүүд, энэ одоо төмөр замын гэрээнүүд, энэ Ороно компанитай байгуулсан зөвлөх үйлчилгээтэй холбоотой энэ асуудал бүгдээрээ дандаа оюун эрдэнэтэй холбоотой. Оюун эрдэнэ өөрөө Монгол улсын сайд засгийн газрын хэлэх газрын дараагаар ажиллаж явах үеийн гарын хэсэгтэй шийдвэрүүд байна. Ийхүү нэгэн үеийн нэг танхимд хамт дөрөв харшуулж явсан оюун эрдэнэ инх хоёр нар өнөөдөр бие рүүгээ чиглэсэн ноцтой мэдээллүүдийг хийж байна. Цаашид ч энэ хурдаараа мэдэгдэл няцаалтууд үргэлжиж магадгүй байна. Тэнгэр телевиз Body International-ийн төмөр замын ажилд зориулсан офтек гэрээний талаар цувралаар хөндөж байсныг иргэн сануулъя. Энэхүү гэрээг төрийн нууцад хамааруулж байгаад өнгөрсөн оны 10 дугаар сард нээлттэй болгосон юм а.
За хамаг нүүрсний гэрээг хамсан бод группт 2021-ээс 2022 онд нийт 8,202 мянган тонн нүүрсийг гаргаад амжжээ. За нүүрсний үнийг тухайн үеийн дундаж ханшаар буюу 1 тонн нүүрсийг 200 Америк доллараар тооцохдол 1.6 тэрбум Америк доллар болно. За үүнийг төгрөгт шилжүүлбэл 5 их найт төгрөг гэсэн үг. Ийм алдагдaltaй гэрээнд нэр холбогцтыг дурдвал ган хуйг Амундра 2019 онд нүүрсний тоон тутмыг нь 60 Америк доллар байхаар тооцоолж нийт 682 сая Америк долларын төлбөрийг нүүрсээр хийхээр тохиролцож байсан маш нууц гэрээг ил болгоод байгаа юм а. За ган хуйг бол тухайн үед Эрдэнэс тавталгаа компани гүйцэтгэх захирал. За харин Амундра нь Bud International компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм а. Ингээд нүүрс худалдсан мөнгөөр тавталгаа гашуун сугаад чиглэлийн төмөр замыг барих байсан. Энэ ажлын гүйцэтгэгч нь Bud International. Өөрөөр хэлбэл төмөр замын суур бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл худалдан авалт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд 1 тэрбум 68 сая Америк долларын техник эдийн засгийн үндэслэлийг хийх гэрээ байгуулсан. За удалгүй энэ мөнгөн дүн дээр нэмж 213 мянган сая Америк долларыг өгөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. За өөрөөр хэлбэл 4 их найт төгрөгийг авсан Bud International компани бүтээн байгуулалтын эцсийн үр дүн нь мухар төмөр замын бүтээн байгуулалт юм а. За нээлттэй барьсан нууцлалтай нүүрсний 36 гэрээнээс нэгийг нь авч үзье. Тухайлах юм бол 2022 оны 2 сарын 11-нд үзгэлсэн 500 мянган тонн нүүрсний гэрээ. За энэ гэрээнд Эрдэнэс тавталгаа Bud International компаниас гадна Уратын дунд хошуу Хуйбийн худалдаа гэх компани гэрээ байгуулжээ. За энэ гэрээний дагуу нийлүүлэх коксчих нүүрсний хэмжээ нь 500 мянган тонн. Худалдан авагч тал буюу хятадын тал 400 мянган тонн нүүрсийг гашуус ухаад ганц мод бомтоор, харин үлдсэн 100 мянган тонн нүүрсийг замын үед 90 бомтоор тус экспортлохоор гэрээнд тусгасан байдаг. Ингэхдээ тавталгаа болон хятадын тал хооронд 2019 оны 11-р сарын 12-ны өдөр байгуулсан Эрдэнэс тавталгаа 219 784 дугаартай нүүрс нийлүүлэх гэрээний дагуу гашуус ухаад ганц мод бомтоор экспортлох тохиолдолд 1 тонн тутамд 130 88 Америк доллар, харин замын үед 90 бомтоор экспортлох тохиолдолд 1 тонн тутамд 132 14 Америк доллараар худалдаалахаар тусгажээ. За гэвч энэ гэрээг үзэглэх үед буюу 2022 оны 2 дугаар сард ашигт болтбол газрын төсний сайт дээр тавигдсан мэдээллээр коксчих нүүрс 329 Америк доллар байлаа. За дундажлаад үзэгдэл 240 Америк доллар байсан. За гэвч энэ үнээс дараа 100 Америк долларын бага үнээр гэрээсэн нь энд харагдаж байгаа юм а. Тоолын хордны зам төслийг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн амралтын өдрөөс хойш жагслаа. Ийхүү нийслэл хотын иргэдийг 2 хуваачаад байгаа төслийн талаар тал талын байр суурийг хөрөхээр тэнгэр панел хэлэлцүүлгийг бүтэн 2 цагийн турш шууд дамжуулан үзүүллээ. Улаанбаатар хотын төвчрөл автомашины тоондоо бус анхнаасаа буруу төлөвлөгдсөн төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй гэж олон нийт хүмжилдэг. Тиймээс ч автозамын бүтээн байгуулалтыг сүүлийн 2 жил эрчимжүүлсэн. За тооцоололоор бол замын ачаалал хамгийн их байдаг хэсэг нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл. Энэ хэсэгт яам, тамгын газар, офис, их сургуулиуд гээд нэг дор төвлөрсөн байдаг. За ийм нөхцөл таасан хотын баруун урд зүг рүү хурдны замын бүтээн байгуулалтыг хийснээр төвчрөл буурах хэсгэд хариулт төслөө. Бидний ерөн зорчил төлөвлөгөө чинь бол өглөөдөө одоо төв рүүгээ оройдоо захруугаа. Тэгээ Улаанбаатар хотын тэгцэг буюу энэ автозамын тэгцэгээс одоо 5 км радиус донд нийт идэвхтэй хөлгөөний 80% ингээд үлдэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө ажил сургууль одоо худалдааны төв одоо бидний энэ дүүнүүд бас цугласан байгаа газар. Ийм үүсдэг. За энэний шалтгаан нь бол ерөөсөө 3 асуудал байгаа. Нэгдүгээр нь супер блок буюу гол замуудын холболт өнөөдөр хангалтгүй. Хоёрт нь замын найрслууд, бөөтөлний эффектүүд одоо түрүүн Жайкинаас болго бас дурдж тэрэн дотор бас байгаа. Гуравдах нь энэ уулзруудын нэвтрүүлэх чадвар хангалтгүй. Энэ цэвэр инженерчлэлийн аль таахгүй. Энийг ингээд ганц хурдан зам бариад ингээд төгжрөл буурна гэдэг ингээд 4 сая зорчилт явагдаад байна Улаанбаатар хотод. Улаанбаатар хотод 4 сая зорчилт дээр явах юм бол яг туулын хурдын замыг өдөр болгон ашиглах тээврийн хэрэгслийн тоог нь бол 197 мянга болж байна. Тойр үйсэн ч хамаагүй ашиглаж яваад үзэх юм бол 197 мянган тээврийн хэрэгсэл зорчих боломж бий болж байгаа юм байна. Тэгэхээр энэ ойролцоогоо хамгийн их нөлөөлөх зам бол наадамчтай автцсан байгаа. Чингисийн өргөнчлөө байгаа, инх таймны өргөнчлөө нарны зам гэсэн энэ 4 хөндлөн коридорууд дээр төгжрлийг бол 28-аас 30% дээр бол бууруулах. За
32 км үргэлжлэх туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, өнгөрсөн жил дахин шинжилэн батлуулсан байдаг. Хамгийн анхны батлагдсан зураг төслөөр замын трасс туул голын голдрол татмаас зайдуу хийгдгэр байж, өөрөөр хэлбэл туул голын зах дагуу трасс тавигджээ. Харин сүүлд батлагдсан трассын зургийг харвал 1-2 удаа голын голдрлын болон татам тулгуур дээгүүр явхаар зурагдсан байна. Инженерчлэл талаас энэ нь боломжтой ч байгаль орчин экосистемийг харвал хэр зохистой вэ гэдэг дээр талууд ингэж хариулжээ. 15 шон байгаа байхгүй юу? Тэр нь л одоо юунд байж байгаа юм? Тэр туул голын одоо урсцын голдрол их ойрхон тэр дундаас 5хан шон нь шүү дээ. Яг одоо тэр голдрол дотор босч байгаа байхгүй юу? 5хан шон. Бус нь бол яг голын иргэнд ойрхон. Бусдууд нь болохдоо зэрэг татмын иргмээр таны тэр нөгөө дэмжээд байсан нөгөө туул голын хамгаалтын далан биш шүү дээ. Тэрний чинь дагсан байхаа байхгүй юу? Шон суурууд босоод тэрний дээр нь ингээд шон суур босоод эннийхээ дээр нь ингээд давцангаа тавиал тэгэл тэрний дээрөө машинаа явуулдаг очихтой зэрэг байгаль орчинд үзүүлэх нөлөө байхгүй байгаа байхгүй. Тийм машин явна. За машины тоос дордог те одоо накладны тоос ингээд бүх хүн дэлмитэд бас доош явна. Тэр мэдээж хэрэг тавцан дээр унж байгаа юм. За тэгээ угаагдаад тэр чинь мэдээж голын татам руу ороод ол руу орно штэ. Тэр нөлөө мэдээж хэрэг хортой нөлөө байгаа ч дээ. Та бол ямар ч нөлөөгүй гэж яа. За мөн өвөл одоо дахиад энэ хурдны замыг одоо цас мөсийг хайжуулах гээд давс бодис цацнаа. Тэр чинь мэдээж гол руугаа л орно. Өөр хаашаа явах юм. Мэдээж хэрэг бид нэр тоос сорогчор аваад явахгүй. Тэгэхээр энэ мэдээж хэрэг усан нөлөөлнө тийм үү? Туулын хурдны замын төсөл дээр асуулт дагуулсан 2 зүйл бий. Нэгдүгээрт тендерт шалгарсан хятадын компани, харин нөгөө талд байгаль орчны үнэлгээнд ирэх оролцоогүй судлаачдын нэрс. За ийм 2 асуудал хөндөгдсөн нь олон нийтийн төслийг эсэргүүцэх бас нэг шалтгаан болсон юм а. Геофизикийн инженер мөх зориг гээд ойн чиглэлийн одоо мэрэгчлэн байна гэж ойлгосон. Энэ 2 хүнтэй бол өөрсдөө анх тохироод тайланд оруулаад явж ирсэн. Сүүлдээ энэ 2 хүнтэйгээ энэ компани он газар эколог хийхэд та өөрсдөө тохирч чадаагүй улмаас энэ 2 хүнийг сүүлийн тайланд оруулаад өгсөн. Бид нар захиалагчийн зүгээс бидэрт өгсөн сүүлийн бичиг баримтны энэ дээр нүүрэн дээр байгаа гарын үсгэн дээр энэ 2 хүний гарын үсэг нэр байхгүй. Тэр Hawaiian General Construction гадаадын хөрөнгө оруулсан хязгаарлалт хувьцаат компани гэж явж байгаа. Тэр ингээ ороод ирэхлээр иргэд маань бас төөрөгдөд Hawaiian гэж буруу бичиж байгаа юм. China Huawei гэж HYWAY Highway гэдэг тэгж бичдэг болсон юм. компанийн нэрийг ярьж байгаа. China Huawei гэдэг компани. Тэгэхээр энэ байгууллагын вебсайт руу орох юм бол бүх хийсэн ажлын туршлага байгаа. Хатан туул гэж дээдлэн хөндлөлтөг гол горхийг сэндийчих вэ гэж олон нийт санаа зовж байна. За учир нь сүүлийн 2 жилийн турш сэлб гол дагуу хийгдэж байгаа бүтээн байгуулалтын дүр төрх иргэдийг улам айдас автуулж байгаа нь юм а. Тэгээ тэмт чинь ус гэдэг чинь өөрийн орон зайтай байдаг. Хэдэн баган шаачлаа. Тэр чинь өөрөөр яг үер болж байгаатай адилхан газар шингэж амжигдгүй ийм л нэмийг бид нар яриад байгаа. Түүнээс одоо та нарыг муу хэлээ сайн хийлээ гэж байгаа юм биш. Тэр ганц үлдсэн дархан цаац уулыг тэжээж идэг. Улаанбаатарын энэ экосистем, энэ агаарын чийгшүүлж идэг. Маш энгийн шүү дээ. Энийг л бид нар хайрлаа л да. Тэмцэс энийг эргээд төслөө хараачаал гэж байгаа. За энэхүү туул голыг хамгаалах акцийг олон нийт өрнүүлж өнөөдөр хүртэл төв тал байдж агслаа. Зарим Тэнгэрлэгээс сэтгүүл зүйн үүргийнхээ дагуу 2 талын их сурвалжийг студид дэмжиж олон нийтийн дунд үүсэж байгаа асуудлаар талын байр суурийг хүргэх хилцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэл дагуулад байгаа туул голын хурдны замын төслийн талаарх албаныхны мэдээллийг улсын их хурлд хүн намын зөвлөл сонсчээ. Тэдний зүгээс нийслэлийнхний танилцуулсан мэдээллийг ахин нэгтэлж хөндлөнгийн судлаач мэргэжилтнүүдийн санал дүгнэлтээр баталгаажуулах харууллаа. Энэ хүрээндээ ажлын хэсэг байгуулж ажиллана гэлээ. Туул голд авсан хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхлэхдээ зэрэгцэн олон нийтийн эсэргүүцэл босож ирээд байна. Туул голын бургасыг хядаж ундны усны их усрээр оролдож байна гэх шүүмжлэл тасрахгүй байна. За энэ улсын хурлд хүн намын зөвлөлийнх нь тодорхой мэдээлэл авахар нийслэлийг дууджээ. За ингээд байгаль орчинд үзүүлэх нөлөө нь дунд гэж гарсан тухай албаныхан танилцуулсан байна. За дунд гэдэг үнэлгээ бол байгальд огт сөрөг нөлөөгүй гэсэн үг биш юм. Иймд энэ асуудалд нухацтай хандах шаардлагатай гэлээ. За нөгөө төгөөр зарцуулж байгаа мөнгөнд үнэ нь бага биш учраас эдийн засгийн өргөөж нь хэрвээ гэтэгтэж анхаарах ёстой гэдгийг хэлж байсан юм а. Нийслэлийн төсвөөр барих гэж байгаа, татвар төлөгчдийн мөнгөөр барих гэж байгаа төсвийн орлого тасдвал яах вэ? Энэ төсөл гацхэр эсэлтэй. Одоо тухайлбал 25 он тендерээ зарлаад
гүйцэтгэгчээ сонгож шалгаруулад зураг төсөлт нь гэхэд 500 тэрбум төгрөгийг шилжүүлээд өгсөн гэж байгаа байхгүй. Энэ жил 800 тэрбумыг төсвөлсөн. Ирэх жил нэг их найдыг өгнө гэдээ ингээд тавьж байгаа. Тэгэхээр бол энэ төсвийн мөнгөөр, улсын төсвийн мөнгөөр ингэж одоо том төслийг санхүүжүүлж явна гэдэг бол эрсдэлтэй зүйлээ. Тийм болохоор энэ тал дээр бид нар бас эдийн засгийн тооцоо баталгаа судалгаагаа харуул гэдэг энэ шаардлагуудаа бас тавьсан. Туулын урдны замын зураг төсөлтөөр хуулийн дагуу дүгнэлт гарах ёстойч энэ дүгнэлтийг гаргуулаагүй гэдгийг хэлж байлаа. Эндийн төсөлтөд холбогдуулан хүн намын зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсэг 7 хоногийн хугацаанд ажиллаж нэгдсэн дүгнэлт гаргана гэлээ. Засгийн газраас хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ хууль батлагдсанаар иргэд зөвхөн нийгмийн даатгалыг харахгүйгээр 2 дахь их усүрээс тэтгэвэр авах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах боломж бүрдэж, тэтгэврийн хоригдол нь өвлөгддөг болно гэдгийг салбарын сайд хэлж байлаа. Манай нийгмийн даатгалын тогтолцоо ив санааны зарчимдэр суурилдаг. Энэ тогтолцоонд эрсдэл бий гэж зарим судлаачид үздэг. Ялангуяа хүн амын насны бүлгийн хэлбэлцлээс шалтгаалan ирээдүйд ажил хийж байгаа хүмүүс нь тэтгэвэр авагчдаас ач цөөрч нийгмийн даатгалын сангийн хөрөнгө ахмадуудаа хүрэлцэхгүй байх үгийг болгоомжлуулж байдаг. Ийм хувийн нэмэлт тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх санал иргэдийн зүгээс ч энэ төрлийн үйлчлэгийн эрхлэгчдийн зүгээс ч цөөнгуудаа гарч ирсэн. Харин засгийн газраас энэ хаврын чуулганаар энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болжээ. Ингэхдээ эрх зүйн орчныг нь тодорхой болгож төр зохицуулалтын үр гүйцэтгэхээс биш менежмент ногт оролцохгүй гэдгийг хэлж байлаа. Олон хувийн нэмэлт тэтгэврийн сантай болох нь шүү дээ. Энэ санд дээр төвлөрсөн мөнгийг дахиад өөр бусад салбар руу хөрөнгө оруулалт их шинэ хөрөнгө оруулалтын их үүсвэртэй болж нэгдэлтэй. За иргэдийн хувьд хувийн нэмэлт тэтгэврийн хоримтлал үүсгэж хоримтлаасаа сонгож нэг удаа тодорхой хугацаанд мөнгө насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ. За хувийн нэмэлт тэтгэврийн сан дээр бий болсон даатгуулсан төлсөн төр шимтгэлээ цаашдаа өвлүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг манай санхүүгийн асуудлаар хариуцсан байгууллагууд тавьж явахаар ингэж зааж өгсөн гэдгийг зориуд хэлмээр байна. Тэгээд энэ тэтгэврийн сангийн үйл ажиллагааг эрхэлж явуулах байгууллагын засаглалынх нь асуудал, менежментийнх нь асуудал өөрөө ил тод байх, энүүн дээр тулгуурлаж явах асуудлыг гол зарчмыг болгож хуулийн төсөлд тусгасан. Монголд өнөөдөр 5% тэтгэврийн сан бий. Эдгээр сангуудад өнөөдрийн байдлаар 135 мянган иргэн 80 гаруй тэрбум төгрөгөө ирээдүйд тэтгэврт гарахтаа авахд зориулж хадгалуулад байгааг нь. Энэ бол хүмүүс зөвхөн нийгмийн даатгалын сангаас биш, олон их усүрээс тэтгэвэр авах хүсэлтэй байгаагийн илрэл юм. Харин зарим хүмүүсийн зүгээс эрх зүйн зохицуулалт байхгүйгээс шалтгаалж эрсдлээ тооцож хувийн нэмэлт тэтгэврийн санд мөнгө өгөхөөс болгоомжлдог нь нууц биш. Тэгвэл хууль батлагдчихвал энэ эргэлзээ эцэслэгдэнэ гэж засгийн газар үзэж байгаа юм байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 3-ны 1 нь л ус бохирдуулсны төлбөр тушааж байна. Тухайлбал хамгийн их ус ашиглаж байгаа компаниудын дэд байрт эрэмблэгдэж байгаа оюу толгой компани 2020 оноос хойш ус бохирдуулсны төлбөр төлөөгүй учраас ойролцоогоор 5 орчим тэрбум төгрөгийг барагдуулах үүрэгтэй гэж усны газраас мэдээллээ. Үндэсний хэмжээнд хамгийн их ус ашиглаж байгаа компаниудын жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр тэргүүлж оюу толгой компани удаалж байна. Эрдэнэт үйлдвэр секундэд 700 литр ус, оюу толгой компани секундэд 500 литр ус хэрэгж байгаа гэсэн тооцоолол бий. Тэгтэл Эрдэнэт үйлдвэр жилдээ 600 орчим сая төгрөгийг ус бохирдуулсны төлбөрт төлдөг. Харин оюу толгой компани 2020 оноос хойш ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг тушаагаагүй байна. Тус компанийн хувьд 2009 оны тогтвортой байдлын гэрээний дагуу үүнийг төлөх ёсгүй гэж тайлбарладаг.
Үүний сацуу ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан тул уг татварыг төлөх эрх зүйн үндэслэл алгаа гэж хариулдаг байна. Харин доктортой байдлын гэрэндэх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гэсэн зүйл заалтууд болон 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа оюу толгой компани уг төлбөрийг барагдуулах эрх зүйн орчин бий болсон гэж усны газраас тайлбарллаа. Нэгдүгээрт доктортой байдлын гэрээ нь өөрөө тухайн үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гэдэг нэг үгтэй байж. Хоёрдугаарт нь усны төлбөр гэдэг ерөнхий үгний дор Монгол улсад байж байгаа бүх төлбөрүүд усны төлбөрүүд ордог. 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр усны нөөц бол төрийн нийтийн өмч гэж тодорхойлсон учраас төрийн нийтийн өмчийг буюу өмчөө хүнд ашиглуулах уу, хэрхэн яаж ашиглуулах уу, хэдийн хэмжээгээр ашиглуулах уу, хэрвээ өмчийг нь бохирдуулсан бол ямар хэмжээний төлбөр яаж авах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй тийм үүрэгтэй байгууллагыг байгуулсан манай усны газар. Оюу толгой компани усны төлбөрт жилдээ 20 орчим тэрбумыг төлдөг. Гэлээч энэ нь ус бохирдуулсны бус харин ус ашигласны төлбөр агаад үүнийг барагдуулах нь тэдний үүрэг гэдгийг ч тэрээр учруулсан юм. Харин оюу толгой компаниас саяхан усны газар таягалсан албан бичгийг ирүүлэхдээ аудит хийлгээд дараа нь ус бохирдуулсны төлбөрийг төлөх хэсгээ шийднэ гэх утгатай хариуг өгчээ. Нэгдүгээр ус бохирдуулсны төлбөр төлөхгүй байна. Хоёрдугаар технологийн төрөл бүрийн шийдлүүдэд урьдчилж мэдэгдэхгүйгээр өөрөөр хэлбэл тэр газарт лицензийг авсан учраас тэр газар тэр юм бүгд минийх гэдэг байдлаар асуудалд хандж байгаа хандлага бол болохгүй гэдэг асуудал. Энэ оюу толгойн асуудал биш. Энэ бол уул уурхай, барилга, өөр юу гэдэг юм. Бусад бүх салбарт ус ашиглаж байгаа хүмүүст заавал хэлэгдэх ёстой үгүй. Салбар нэгжүүд нь нөхөн жорлон ашиглаж байгаа тул хаан банк болон төрийн банк ус бохирдуулсны төлбөрийг тогтмол төлж байна. Тэгтэл хамгийн хэмжээтэй ус ашиглаж байгаа компаниудын нэг болох оюу толгой хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь шудраг бос явдлаа гэж усны газраас тайлбарласан юм. Түүнчлэн Монгол улсын төрийн хийгээд нийтийн өмч болсон усыг ашиглаж байгаа этгээд бүр үйлдвэрлэлийн болоод технологийн бүх шинжилэл үйл явцаа урьдчилан мэдэгдэж байх үүрэгтэй. Харин оюу толгой компани уг үүргээ биелүүлэхгүй байгаа гэсэн юм а. Манай улс 2030 он гэхэд усны хомсдолд орох эрсдэлтэй гэдгийг судлаачид анхаар усараадаг. Гэтэл нэг өрхт өдөрт дунджаар 180 литр ус хэрэглэж байна. Үүнээс 150 литрийг нь өргүү зарцуулдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хүүхдийг багасаа усаа хэмнэх талд сургахын тулд тусал бүрийг хоримтлуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Манай улсын нийт усны 20% нь лунданд ашиглаж болох бүний ус байдаг. Гэтэл бид шүдээ угаахдаа усаа дэмий гоожуулж 26 литр усыг өргүү зарцуулдаг. 5 минут каранта хаахгүй аяг тавгаа угаахад 15 литр усыг хий дэмий урсгадаг гэх судалгааны дүн гарчээ. Энэ мэтээр бид өдөрт хэрэглэж буй усныхаа 60-аас 70%-ийг хий дэмий зарцуулдаг байна. Тусал бүрийг хөрөмтлүүлье төсөлд 150 орчим цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулж усаа хэмнэх сургалтыг зохион байгуулжээ. Тусал бүрийг хөрөмтлүүлье төслийг GCI грант Ургана брэнд нийслэлийн боловсролын газар цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв зэрэг төр хувийн хөвшлийн 8 байгууллага хамтран зохион байгууллаа. Энэхүү төсөл энэ оны 9-р сар хүртэл үргэлжлэн зохион байгуулагдсан гэлээ. Сургууль болон цэцэрлэгийн багш нарт бид үргэлжлүүлээд усыг хэрхэн хэмнэх вэ гэдэг ийм сургалтууд орно. Тухайн сургууль цэцэрлэгийн багш нар маань цаашлаа хүүхдүүдтэй сургалт авахыг. За ийм байдлаар бид энэ оны 9 сар хүртэл энэ төслөө үргэлжлүүлээд за 11 сард бид үр дүнгээ хэмжих боломжтой гэж харж байна. За өнөөдрийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн насны бага насны хүүхдүүд оролцож байна. Тэгээд эдгээр хүүхдүүдэд ус ашиглалт за тэгээд тэр ус хамгаалах тэр тал дээр нь илүү их ойлголт мэдээллийг өгснөөр бас үр дүнтэй гэж үзэж байна. Энэхүү төслийн судалгаагаар манай улсад шүдний өвчлөл 95%-тай байхад нэг талаараа ус нөлөөлж байна гэх үр дүн гаргажээ. Тухайлбал манай улсын зүүн болон төвийн бүсийн аймагуудад ус нь 5% потоортой учир шүд цоролтыг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл потоор өндөртэй устай аймагуудын иргэд потоор өндөртөө шүдний оо хэрэглэх нь шүдний цоролт болон ясанд нөлөөлдөг байна. Тиймээс тухайн бүсийн иргэд усны онцлогтой тааруулж шүдний оогоо сонгож хэрэглэхийг энэхүү төслөөрөө зөвлөж байна гэлээ. Энэ аймгийн хүмүүс бол илүү кальц ихтэй, илүү бусад эрдэсүүд ихтэй оогоор угаах ёстой. Гэтэл одоо тухайн аймагуудын хүмүүсийг харахаар 60 хүрвөөгүй юу бүгдээрээ ингээд хөл болон толгуур эдийн одоо юм асуудалтай байгаа ингээд бүгдээрээ таяг тулдаг ч юм уу. Бусад одоо баруун аймагуудыг бодвол харьцангуй өндөр байгаа. Энэ нь болохоор яаж байгаа гэхээр бас тасал устай холбоотой. Усанд тийм их хэмжээний фотор байгаа тохиолдолд хүний ясыг
хитрхи их фоторжуулаад тэгээд илүүд л яс ургалтууд гэдэг зүйл маш их болоод байгаа. Тэгэхээр устай бүх юм холбоотой байгаа учраас бид нар уснаас эхлэх ёстой юм байна. Дараа нь шүднээс эхлэх ёстой юм байна. Тэгжээж нөгөө нийгмийн эрүүл мэнд гэдэг байгаа гол нөгөө шүд чинь 23 эрхтэнд нөлөөлөд байгаа шүү дээ, тий. Тэрийг зогсоож чадах юм байна гэдэг зүйлийг хийж байгаа. Энэхүү төсөлд гар бие оролцож байгаа Органа брэнд нь усаа 99% дахин боловсруулан ашигладаг жишг байгууллага. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд 1 тонн нэрмэл цэвэр усыг гаргаж авахын тулд 1.3 тонн усыг хаягдал ус болгон урсгадаг байна. Харин Органа брэндийн хувьд хаягдал усаа 99% дахин боловсруулж угаалгах цэвэрлэгээндээ ашигладаг гэлээ. Бусад аж ахуй нэгж байгууллагуудыг мөн сааруул ус ашиглаж цэвэр усны нөөцөө хайрлахыг тэд уриаллаа. 2019 оноос хойш дулааны үнийг нэмээгүй учраа үйлдвэрлэсэн дулаанаа өрхүүдэд борлуулахдаа 50% алдагдал хүлээж байна. Түүнчлэн өнгөрсөн онд гэхэд эрчим хүчний салбарын богино хугацааны өр төлбөр 629 тэрбум, урт хугацааны өр төлбөр нь 2.1 их найдад хүрсэн. Орон сууцны өрхийн дулааны төлбөрийг гэр хорооллын айлын дулаантай зарцуулж буй төлбөртэй харьцуулахад 10 дахин их зөрүүтэй байна. Эндээс манай улсад төвийн дулааны үн зах зээлийн зарчмаас хэд дахин хямдунтай байгаа нь харагдаж байна. Жишээлбэл гэр хороололд 37 м2 байшинтай бороо гойх сард галалгаанда 30 шуутай түлш 5 шуутай модыг ашиглаж байна. Энэ нь ойролцоогоор 200 сая төгрөг. Яг үүнтэй ижил 37 м2 хэмжээтэй орон сууцны айл сард дулаандаа 21 сая төгрөгийг зарцуулж байна. Учир нь орон сууцны 1 м2 дулааны төлбөр 506 төгрөг. Харин үүнийг үйлдвэрлэсэн өртөг нь 1012 төгрөг юм. Орон сууцны нийт 300 мянган өрхөд энэ мэд 50% алдагдaltaй дулаан өгөхөөс гадна гэр хорооллын өрхүүдээс 10 дахин хямд үнээр дулааныг борлуулж байна. Түүнчлэн сүүлийн 40-оос 50 жил ямарч дулааны их үүсвэр дөрвтэй нэмэгдээгүй гэрнээ жил бүр 300 орчим орон сууцнд шинээр дулааны зөвшөөрөл олгож байгаа нь эрсдлийг нэмэгдүүлсээр байна. Дулааны үнийг бол 85% нэмэгдүүлнэ гэж хэлсэн боловч улс төрийн шалтгаанаар энэ маань хойшлчлоо. Энэ бол нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарч байгаа зардлыг нөхөх, ядаж тэнд дөхүүлэх юм зорилготой байж байгаа. За энийг нөхөж чадахгүйгээр биднүүсийн эрх өвлийн үйлчлэлтийн бэлтгэл ажлууд хүндэрнэ. За уурхай дээр болон уурхайгаас ирж байгаа нүүрс түлшний хэмжээнүүд өөрчлөгдөн. Ингээд станцын хүндрэлүүд дагалдаад ирэх жилүүдэд гарсаар байх болно гэдэг. Үн тариф нэмнэ гэдэг чинь энэ засвар үйлчлэгээ засвараа хийж ээж ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл байдал бүрднэ. Гэтэл энэ эрчим хүчний зохицуулахороо энэ засаг дүрм маань энд анхаарал хандуулахгүй одоо та нар бүсээ чангал та нар ингээд Цахилгаан болон дулааны үн тариф зах зээлийн зарчмаас гажууд явсаар өнгөрсөн онд эрчим хүчний салбарын өр төлбөр 2.7 их найд болсон. Үүнтэй холбоотой эрчим хүчний салбарт их үүсвэр татахад 5 хөрөнгө оруулагч тутмын 4 нь хөрөнгө оруулахаас татгалзаж байна. Дулааны үн тариф нэмэгдэхгүй бол ирэх жилүүдэд өр төлбөр нь 5 их найд хүрэх эрсдэлтэй байгааг салбарын сайд нь дурдсан байдаг. Тиймээс айл өрхүүдийн дулааны төлбөрийг 100%-аар, аж ахуй нэгжүүдийн дулааны үнийг 70%-аар нэмэгдүүлэх шаардлага тулгарсан болохыг холбогдох албаныхан илэрхийлж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 9-р хороонд ногоо нуур орчимд 1008 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсон. Энэ байрыг нийслэл чухам хүнд яаж ашиглуулах гэж байгааг бид тодрууллаа. 1008 айлын орон сууцнаас 756 айлын орон сууцыг газраа орон сууцаар солих нөхцөлд хамруулан гэр хорооллын газрыг чөлөөлөхөд ашиглана гэлээ. Харин үлдсэн 252 айлын орон сууцыг газраа чөлөөлсөн өрхүүдийг төр байрлуулахаар тохиролцсон гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Ногоон нуур 1008 айлын орон сууц маань Монгол улсын засгийн газарт одоо Хятадын засгийн газар зүүн төлбөргүйгээр энэ барийг өгж байгаа. Анхны гэрээн дээр энэ зөвхөн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах зорилттой. Харин хаан улс дүүргийн 21-р хороонд байрлах Солон 1-2 төслийн орон сууцыг 5002 айл түрээслүүлж цаашид өмчлөх байдлаар иргэдэд өгөх боломжтой гэлээ. За Солон 1 төсөл нь энэ оны 7-р сард ашиглалтанд орох ба за үүнд 2042 өрх хамрагдах боломжтой байна. За энэхүү төсөлд хамрагдах иргэд хур системээр хүсэлтээ захимаар явуулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. За ингэхдээ иргэдийг дараах 9 бүлэгт хувааж орон сууцгүй өрхүүдэд давуу байдал үүсгэж олгоно гэдгийг хэлж байсан юм а. Төрд хэдэн жил ажилласан гэдэг юм уу явагдана. Төрд ажилласан жилээр нь явагдана. За жишээ нь залуу гэр бүл гэхээр жишээ нь одоо
залуу гэрэл дээр бол 15-аас 35 насны 35 хүртэлх насны хүмүүс амрагдах нь. За өргөт толгоос эцэг эхүүд байна. Мэдээж энэ дээр одоо өргөт толгоос эцэг хэдэн жил болж байгаа хүүхдүүд нь одоо эдэн настай гэдгээс ирэмбүүд нь бас тодорхой хэмжээнд явах нь. Олон хүүхдтэй гэдэг дээр 4 болон түүнээс дээш хүүхдтэй гэр бүлийг оруулахаар явж байна. Иргэн яах вэ гэхээр тухайн төслийг манай вебсайт руу хандаад тухайн төслийг сонголоо. Төсөл дээр би өөр ямар бүлэгт өөрийгөө оруулах гэдэг байгаа гэдгээ сонгоно. За үүний дараагаар өөрийнхөө регистрийн дугаарыг хийгээд холбогдох мэдээллүүдийг авахыг зөвшөөрснөөр мэдээлүүд нь явна. Түрээсийн үнийг зах зээлээс 50% хэмт буюу 1 м2 талбайн түрээсийн үнийг 11,000-аас 15,000-д өргөж тогтоосон байна. За жишээлбэл 50 м2 байрны сарын түрээс 550-аас 750,000-д өргөнө. За мөн түрээслээд өмчлөх гэрээгээр орох иргэд 5 жилийн дотор урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх ёстой. За энэ хугацаанд санхүүгийн боломж бүрдээгүй тохиолдолд дараагийн өрхөд боломж шилжих зохицуулалттай байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцөх Баян-Улгийн аймагт ажиллаж бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт санаачилсан хөтөлбөр, хууль, төсөл, улс орны нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Мөн дүүнчлэн Баян-Улгийн аймагт ажиллах үеэрээ Наврыз 2026 баярын яслалд оролцлоо. Товрог тусгаар Монгол эх орныхоо 4 зүг 8 зохист аж төрөн суугаа улс эх орныхоо хөгжил дэвшилт үнэтэй нэмэр оруулж байгаа авьяас билэгт ажилч хязгааргүй казак түмэнд Наврызын баярын мэндийг Монголын нийт ард түмнийхээ нэрээс өргөн дэвшүүлье. Энэ жилийн хувьд Баян-Улгийн аймгийн Наврызын баяр жил-жилээс бодоход өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байна. Тэгээд Монгол улсын нийт ард түмэн болон 8 зогсд байдаг казакийн ард түмэнд хаврын баяр буюу нарны баяр, Наврызын баярыг мэндийг өргөн дэвшүүлье. Наврызын баярт Монгол улсын ерөнхийлөгч ирээд ингэж оролцож байгаа явдалд талархаж байна. Бүх энд хөрөлцөн ирсэн бүх хүмүүст баярын мэнд дэвшүүлье. Ерөнхийлөгч Баян-Улгийн аймагт ажиллах үеэрээ хүнсний хувьсгал, тэр бум мод, эрүүл Монгол хүн хөдөлгөөн, цагаан алт, илгээлт 2100 зэрэг улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн явцыг танилцууллаа. Тухайлбал хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуй нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимдсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү цагаан идэ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ нь ч тус аймгийн үйлдвэрлэгчдэд үр шимээ өгчээ. Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлж эхэлсэнд бас талархснаа илэрхийлмээр байна. Энэхүү хөдөлгөөний үр дүн эхнээсээ гараад эхэлсэн байгаа. За юу вэ гэхээр үүний үр дүнд өнөөдөр Баян-Улгийн аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жил дараалан өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэдийн гонд бас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөдөлгөөн авах сонирхол импортын бүтээгдэхүүнээс илүү болсон гэдгийг бас хэлэхэд таатай байгаа. Мөн энэхүү хөдөлгөөний үр дүнд өнөөдөр импортыг орлох, экспортын баримжаатай нэлийн хилэн бий бүтээгдэхүүнүүд бий болсон байгаа. Мөн Өлгий хотын агаарын бохирдол ихсэж байгааг нутгийн иргэд шүүмжилж, тарьсан модоо арчилж тордоход ахмад наснуудын хүчийг ашиглах, айл өрхүүдийг эсэргээрдэх эрчим хүчээр хангах чиглэлээр дөрвтэй ажил хийх шаардлагатай байгааг ч иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Баян-Улгийн аймгийн Өлгий сумын агаарын бохирдол маш их хэмжээнд болсон. Хамгийн түрүүнд агаарын бохирдлыг бууруулахад мод дарих, ногоон байгууламжийг бий болгох, ард иргэдийг татан оролцуулах хэрэгтэй. Энэ хүрээнд анх манай аймагт улсын их хурлын гишүүн Даваакрийн санаачлагаар тэрбумуудын хөдөлгөөнийг дэмжиж айл өрхөн дунд уралдаан болж зарлаж 30 айлыг тус бүрийн 1 сая төгрөгөөр урамшуулж байсан. Гэхдээ энэ мод тарьсан боловч арчиж хамгаалах нь чухал байдаг юм аа. Одоо болохоор энэ мод тэргүүн модын хүрээнд энд тэтгэврийн өндөр насны хүмүүсүүдийг татан орох боломж их байгаа шүү. Биднэрд маш их боломж байгаа. Мөн тус аймагт 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 100 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орлоо. Ингэснээр иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг орон нутагтаа авахаас гадна үе солих болон хавдрын мэс засал зэргийг хийлгэх боломж бүрдэж байна. Баян-Улгийн аймгийн хувьд өнгөрсөн онд хаягдал улсаа цэвэршүүлэх байгууламж, булган, алтан цогц, бугад сумын
цахилгаан хангамжийн байгууламж, Улаанхус сумын 150 ортой, Үлгий сумын 120 ортой имлэг, Ногоонуур Булган сумын 50 ортой шин цэцэрлэг, Дэлүүн Бугад сумын хатуу хужилттай автозам зэргийг ашиглалтанд оруулсан байна. Харин энэ онд аялал жуулчлал, спортын цогцлбор, төрийн албан хаагчдын орон сууц, Үлгий, Алтан цогц, Алтай сумдад тус бүр 100 ортой цэцэрлэг зэргийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.